Сайн байцгаанаас Жижи Зүнэ Мичтата Монгол YouTube channel тавтамжил. Өнөөдөр би мотоклуб болон бизнес утгын талаар дэлгэрэнгүй ярьж өгнө. Ямар аргаар мөнгө олох боломжтой, Clubhouse болон мотоклубын бизнесээс хэрхэн орлого олох вэ гэдгийг үзэж, мөн карьер талаарч ярих болно. Видео дуустал нь үзэх зүйлж байна шүү. Би мотоклубтай холбоотой хамгийн сүүлийн үеийн хэрэгтэй бүх мэдээллүүдийг нэгтгэж, бүх нарийн зүйлсийг хамруулсан байгаа. Хэрвээ ямар нэгэн зүйлийг дуртахыг мартсан байвал комент заавалчээрэй. Та бүхэн видеонд таалагдана гэж найдаа. За одоо пэйжийн тухай итгэн секунд сонсчод видео руу орцгоё. Штата онлайн доолдортой шинэ машин үйл хөдлөл авах гэтэл байнга мөнгө нөрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдийн хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манайхаас хямдхан бүст аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. За хамгийн чухал зүйлээс эхлэе. Clubhouse худалдаа авах. Үүнийг Maze Bank Foreclosure сайтаас дамжуулан тоглоом дотор шууд уцаараа хийж болно. Үн болон байршаас хамаарсан хэдэн сонголт байдаг шүү. Гэхдээ болж өгвөл Лос-Анжелес дотор байхыг бодорой. Тэгвэл даалгаврууд нь илүү хурдан биелэгдэн, мөн түншлийг үйлчлэгч нарын байкуудыг илүү хурдан хүргэж өгнө шүү. Гэхдээ нэг чухал зүйл бий, ялангуяа шинхэн тоглогчдод хэрэгтэй. Хэрэв та Data Premium хувилбар, эсвэл Data Online-ийн сайжруулсан хувилбартэй Enhanced, PS5, эсвэл Xbox X сериэд тоглож байгаа бол Clubhouse-ыг үнэгүй авч болно шүү. Байрш нь хамгийн шилдэг биш ч гэсэн огт хоосноос ихснээс хамаагүй дээр шүү. Үүгээр зогсохгүй энэ багцд үнэгүй хуурамч мөнгөний үйлдвэр даалгдаг шүү. Тийм болохоор Data-г хаанаас авахыг мэдэхгүй байгаа бол манай пэйж рүү бичээрэй. Би Data-гийн activation key зарж байгаа шүү. Үнэгүй Clubhouse-ын байрш нь нэлээд тол ихэндээ тэмж тохиромжтой биш мэд сандаж магадгүй. Гэхдээ энэ аль хэдийн бүрэн хэмжээний бизнес бөгөөд цаг хугацааны явцад тогтмол орлого авчиж эхэлнэ. Дараа нь хуурамч мөнгөний үйлдвэр болон түүгээр яаж мөнгө олох талаар илүү дэлгэрэнгүй ярина. Clubhouse-аас сонгосны дараа тоглоом танд сайжруулалтын багцууд санал болгоно. За одоо аль нь хэрэгтэй, аль нь зөвхөн гоёлын зориулалтыг товч бөгөөд ойлгомжтой тайлбарлая. Эхний сайжруул бол муурал буюу ханы зураг. Энэ Clubhouse-ийн амралтын өрөөний ханы чимэглэл бөгөөд цэвэр гоёлын чанартай тоглоомд ерөөсөө нөлөөлөхгүй. Дараагийнх нь style буюу интерьер. Энд тавилга, чимэглэл, гэрэлтүүлэг өөрчлөгдөнө. Мөн л зөвхөн харагдах байдалд нөлөөлнө шүү. Дараа нь клубын эмблем. Энэ таны өрсөн мод клубын тоглолт хамаарна. Мөн хэрэв та social club-ийн group багцтай бол тэр эмблемийг тавьж болно шүү. Сайхан сонголт боловч орлогод нөлөөлөхгүй. Дараах нь клубын нэр. Энэ бүх зүйлийн нэрээ бодож олоод өнгөө сонгоно. Худалдаа авах үед үнэгүй, харин дараа нь нэрээ солих бол сайтаар $195,000 эсвэл мод клубын харилцааны нэрээр $50,000 төлж сольж болно шүү. Дараагийнх нь gun locker буюу зэвсгийн шүүгээ. Ашигтай зүйл зэвсэг тохируулахад хэрэггүй зэвсгийг нууж болох боломжтой. Хэрэг танд өөр бизнес дээр аль хэдийн зэвсгийн шүүгээ байгаа бол Clubhouse авах шаардлагагүй шүү. Давхарсан болно. Харин хамгийн сонирхолтой сайжралт бол Custom Bike Shop. Эндээс л бодит ашиг гарч эхэлнэ. Bike Shop-оор дамжуулан та зөвхөн өөрийн байкийг Clubhouse дотроо tuning хийхээс гадна NPC-ийн захиалгаар мотоцикл засварлах ажлууд авна. Энэ нэмэлт орлогын их усүр болдог бөгөөд одоо энэ яаж ажлыг нийлдэнгүү тайлбарлая. 48 минутаас 96 минутын бодит хугацаанд нэг удаа байк шопд үйлчлүүлэгчийг байк ирж захиалгыг дагуу тюнинг хийх шаардлагатай болно шүү. Систем машингийн дэлгэцийн баруун доод хэсэгт саарл бүрхий заагч байгаа. Доод хэсэгт хэрэгтэй өөрчлөлтийг тайлбарлаж гарч ирнэ. Зөв сайжруулалтыг хийвэл заагч ногоон болно. Сайжруулахад хэдэн минут болдог шүү. Байк сайн мэдэхгүй байсан ч асуудалгүй. Тюнинг хийсний дараа мотоциклийг захиалагчд хүргэж өгөх хэрэгтэй. Энд нэг чухал зүйл бий. Та $50,000 цэвэр ашиг авна. Гэхдээ эцсийн мөнгө нь мотоциклыг ямар байдлаар өргөхөөс хамаарна. Тюнинг хийхэд ойролцоогоор $10,000 засварладагч энэ мөнгө өргөж буцаа олгоход бол алдагдалд орох боломжгүй. Заримдаа хүргэлтийн цэг хит тоол байж болно. Энэ үед энгийн лайфхак бий. Сешнээс хөлжөөд даалгаврыг дахин биелүүлэх хэрэгтэй. Байршлаа өөрчилдөг ба ихэндээ илүү ойр газар гарч ирдэг тул цаг их хэмнэн шүү. Мөн нэг сонирхолтой зүйл бий. Байк шопод нь ирсэн байгаа байкуудыг та шууд захиалгын үеэр өөртөө худалдаа авч болно. Энэ үнэхээр гоё боломж. Ингэснээр Rockstar-ийн сайтаас хассан мотоциклуудыг авах боломжтой. Захиалга гарч цорын гац төгсөл нь та тоглоонд байх хэрэгтэй шүү. Одоо өөр нэг орлогын тухай ярив. Clubhouse-ын даалгаврууд. Эдгээр нь голчлон карьер биелүүлэлт хэрэгтэй ч олон тоглогч нэг удаач болов бүгдийг хийж үзэхэд сонирхолтой байх болно. Даалгавар илүүлэх маш амархан. Clubhouse дотор баг цуглуулах өрөө бий. Тэнд хан дээр 3 даалгавар үлгөөтэй байдаг. Яг эдгээр л илүүлэх боломжтой. Даалгаврууд өөр хугацаанд шинжлэхдэж хурдан солихыг хүсвэл зүгээр л сешнээс солих хангалттай. Ингэснээр жагсаалт шууд шинжлэхдэнэ. Даалгавраа дуусны дараа дараагийнх нь эхлүүлэхийн өмнө 3 минут хүлээх хэрэгтэй шүү. Шагнал нь $5,000-аас $40,000 хооронд хэлбэлзэн хамгийн сонирхолтой нь мод клубын бүх гишүүд бүтэн шагнал олгодог хөв хуваагддаг шүү. Гэтэ нэг багийн тоглогчдын авдаг шагнал баг зэрэг ялгаатай байх тохиолдол бий. Жишээ нь би нэг удаа хамтарчтайгаа даалгавар хийсэн ч бүх ажлыг би өөрөө хийсэн. Гэтэл надад $36,000
Өгж хамтрагчд маань 62,000 өгсөн. Тийм болохоор шагналын яг юунаас хамаардаг нь тодорхой биш болохоор сайн мэдэхгүй байна шүү. Нийслэг Clubhouse 13 даалгавар бий. Тэдгээрийн 8-ыг нь ганцаараа хийх боломжтой. Харин үлдсэн 5-ын заавал дор ээж 2 тоглож шаарддаг шүү. Төөрөхгүй тул эхлээд соло даалгавруудаас нь эхлэе. Дараа нь дор ээж 2 хүн шаарддаг даалгаврыг орё. Эхнийх нь gun running. Энэ таны зөвлөө нэлээд ингэж нямбаа ажиллагаа шаарддаг. Эхлээд 8-аа тасалдуулж хамгаалагчдыг устгаад зэвсгийг авч машинд ачих хэрэгтэй. Ачигууд хайрцуудыг гараар зөөх хэрэгтэй болно. Хэрэг хайрцаг барьж яваад өгвөл тэр хайрцаг устж ашиг баг зэрэг алдагдсан шүү. Үүний дараа ачаа заасан зэг төрөг нь даалгаврыг гүйцэтгэхэд 30 минут өгдөг тул яарах шаардлагагүй. Гэхдээ хэд удаанч байж болохгүй шүү. За дараачих нь бол torchд буюу шатаагчд. Таны зөвлөл бол зэвсгийн 10 хайрцаг устгах юм. Энэ даалгавар тоглогч бүрд 20 молотовын коктейл өгдөг. Гэхдээ хайрцагуудыг тээврийн эслэг хуужингаар устгаж болдог шүү. Тийм болохоор коктейл заагалтах шаардлагагүй. Энэ тэнд ердөө 15 минут өгдөг тул хурдан ба болгоомжтой ажиллаарай. Дараагийн даалгавар нь Life and Dead Bikes. Энэ та моцигл байгаа байр руу нэвтрэх хэрэгтэй болно. Байр дээр очиод сонголт бий. Хамгаалагчдыг бүгдийг устгах, эсвэл чимээгээр нэвтрэх. Яаж ч орсон хамаагүй шүү. Байшин руу ороод байшин дотор зөв унтраалгыг олох хэрэгтэй. Зөвийг нь олсны дараа лифт рүү орох хаалганы нэгдэж тэнд Ареныгийн байк байгаа. Гараж дотор бүх хүмүүсийг халаад байк авахулгайлнаа. Дараа нь Вагас бүлэг рүү очиж бохирол өчүүлнэ шүү. Эд хөрөнгийн сүйтгэж үлгийг бүрэн өстөнө. Даалгаврын төгсгөл Dead Bike-ийг яах вэ гэдгийг шийднэ. Өөртөө үлдээх үү эсвэл Clubhouse руу хүрэх үү? Би бол Clubhouse руу хүрэхийг зөвлөж байна шүү. Өөртөө үлдээх ямар ч утгагүй. Учир нь энэ таны хувийн хэрэгсэл болохгүй, бөгөөд удалгүй алга болно. Харин Clubhouse төрөж өгснөөр нэмэлт төлбөр аавна шүү. Энэ даалгавар нь багсаал 30 минутын хугацаа өгдөг учраас яарах хэрэггүй. Дараагийн даалгавар нь Cracked буюу safe онгойлгочд. Энэ бүх зүйл ингэж болгоомжтой шаардлагатай. Тайлныг бүлгийн байр дээр очиж дайснуудыг устгаад safe онгойлгоно шүү. Safe өвдөж эхлэмэд дайснууд шууд товтлогдвол онгойлгохоо болоод дайснуудыг бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ найдвартай бол илүү амархан тэд таныг safe онгойлгож байх зүг хамгаалж байх болно. Safe онгойлгох нь амархан keyboard-ын дэв үсгийг дараад баруун тийш эргүүл чичиргээ мэдрэтэл эргүүлээд чичрээд эхлэх үед нь зогсноо. Дараа нь зүүн тийш мөн чичиртэл нь эргүүлээд зогсоод дахин баруун тийш эргүүлнэ. Ингэж 3 түвжийг нэгдэн дараа нь мөнгийг аваад заасан цэг төргөж шагналаа авнаа. Энэ даалгаварт мөн 30 минут өгдөг бөгөөд ганцаараа гүйцэтгэх боломжтой. Туршлагатай тоглож Apress MK2 дээр бол үүнийг ердөө 5 минут дотор дуусгах чадна шүү. Дараагийн даалгавар нь Hit the Roof буюу дээвэр дээр. Та тодорхой нэг зэг төрж дээвэр дээр гарах хэрэгтэй болно. Хамгаалал саад хийх тул тэдний устгах шаардлагатай. Энэ байршлаар 3 контейнер байдаг бөгөөд тэрийг хөрөө ашиглан онгойлгоно. Хөрөө нь ганцхан байдаг бөгөөд жижиг буудганд байдаг шүү. Үүнийг олсны дараа контейнер бүр дээр очиод онгойлгоно. Энэ явцад хоёр нийслэл дээр гарч ирэх бөгөөд нэлээд их саад болно. Тиймээс тэднийг шууд устгахын дээр шүү. Эсвэл даалгавар нэлээд төвөгтэй болно. Контейнер дотроос оператор гарч ирсний дараа дахин хоёр нийслэл дээр нэмэгдэн гарч ирнэ. Тэднийг ч мөн шууд устгахыг зөвлөе. Контейнер тээвэрлэхийн тухайн байршил дээр байгаа карго бов туслана. Гэхдээ энэ жолоодод нэлээд хэцүү ялангуяа дайсууд амьд үлдсэн байвал үрж төвөгтэй болно шүү. Тиймээс хэрэг тэнд iron мул байгаа бол тэрийг дуудаад түүнийг ашиглахын дээр шүү. Түүнтэй контейнер тээвэрлэн илүү хялбар баг хийвэлгүй. Энэ даалгаврыг биелүүлэхэд бас л 30 минут өгдөг шүү. Дараагийн даалгавар буюу POV буюу хоригдол юм. Таны зорилго бол барьцаалах зүгөөнийг аврах. Түүнд ойртох үед дэлгэцээр хоригдлын эрүүл мэндийн заагч гарч ирэх бөгөөд тоглож амжилтад аймаар багасаар байна. Дайснуудыг аль хэдийн устгасан байсан ч гэсэн шүү. Аврасны дараа түүнийг очих зэд хүрэхэд л хангалттай. Би энэ дараажтай ирээд дараа нь машиныхаа араас холгүй хэрэгтэй болсон учраас шууд 2 үний тээврийн хэрэгсэлтэй ирээрээ. Мөн цагдаагийн хэсгээс үнийг аврах хөлбөр байдаг. Энэ тохиолдолд шууд 2 оцтой 90 сурвалжлалт өгдөг тул болгоомжтой байгаарай. Энэ даалгавар ч гэсэн 30 минут болгоно. Дараагийн даалгавар нь бол by the pound гэдэг даалгавар байна. Энэ үйл явдал 2 янзаар өрнөн. Эхний хөлбөр нь дагуулсны цэг дээр очиод отолд орно. Дийлэрийг устгаад барааг авч цугтана. Үүний дараа таныг 90 сурвалжилж эхлэх тул гуугдаж ачааг очих цэг хүртэл хүрэх хэрэгтэй шүү. Хоёр дахь хөлбөр нь ачааг завин дээр байдаг. Түүнийг хамгаалж буй бүлгийг устгаад барааг авч явна. Энэ хамгийн амархан даалгавруудын нэг. Ялангуяа Apress MK2 ашиглавал бүрж хэлбэр шүү. Бүх дайснуудыг устгах шаардлагагүй. Зөвхөн ачаа авч яваа хүний л устгахад хангалттай. Ингэснээр их цаг хэмнэ. Энэ даалгаварт мөн 30 минут өгдөнө. Энэ сургуулийн сүүлийн даалгавар бол jailbreak буюу орголт. Та хориглоод тээвэрлэж буй автобусыг хулгайлах хэрэгтэй бөгөөд түүнийг цагдаагаар хамгаалж байна. Автобусны хулгайсны дараа таны 90 сурвалж шилжих ба хориглоод заасан цэгт хүргэх хүртэл энэ байдал үргэлжлэн шүү. Мөн автобусны өдөртөд хүнд тул болгоомжтой жолоодох хэрэгтэй. Харин хөөцөлтөнд тунд хориглоод өөрсдөө буусдагдвал тэднийг хамгаалах шаардлагагүй шүү. Энэ даалгаварч мөн 30 минут өгдөг шүү.
даалгавар дуусны дараа тэднээс тэрийг цуугаад явна. Гэхдээ тэднийг халаад эсвэл тэрийг аваад суудаж болдоггүй юм байна лээ шүү. Тийм болохоор өөртөө машин дуудаад яваарай. Одоо дараа ээж хоёр тоглож шаарддаг даалгаврууд руу оръё. Нэгдүгээр нарийн хэцүүч шагнал илүү өндөр болно. Ихнийх нь fragile goods буюу эмзэг ачаа. Таны зорилго бол 4 фургоныг устгах. Эдгээр фургонууд нэлээд тэсвэртэй. Нэг фургон устгахад 3 RPG буужин, эсвэл 3 C4, эсвэл 6 өөрөө чиглэдэг MK2-ын пууж шаардлагатай. Өөрөө чиглэдэг пуужин фургон төр түгжигддэггүй тул тэдгээрээ зөвхөн гараар өнөлж ажиллах хэрэгтэй болно шүү. Хамгийн хялбар бөгөөд хэмнэлттэй арга бол эхлээд жолоочийг нь устгаад дараа нь фургоныг дэлбэлэх юм. Ингэснээр сум цаг хоёулын хэмнэ. Энэ даалгаварт 15 минут өгнө. Дараагийн даалгавар бол Guns for Hire буюу хөлсний цэргүүд. Таны зорилго тээврийн хэрэгсэлд хүрч тоглогч бүр нэг машин суух хэрэгтэй. Замын турш тээврийн хэрэгсэл болон дагалдан яваа хүмүүсийг хамгаалах хэрэгтэй шүү. Очих цэг дээр ирсний дараа дахин ойролцоогоор 5 минут хамгаалт хийх шаардлагатай болно. Энэ хамгаалт нь тоглогчдоос эрэх давталгаанд зориулсан мэт боловч ихэнхдээ энэ бисюн таардаг. Тийм болохоор хэрвээ тэд опрессор унсан жинхэнэ тоглогч ирвэл танай бүх холбоотууд маш хурдан устгах магадлалтай. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд 20 минут өгдөг шүү. Дараагийн даалгавар бол Outrider буюу унаач. Энд та агентуудыг авч хүргэж хамгаалах хэрэгтэй. Нийт 4 агент байдаг бөгөөд тэдний ойролцоо 2 хүний суулттай мацагл байгаа. Тэдгээрээр агентуудыг тээвэрлэнэ. Үүн даалгаварт өөрийн мацаглуудыг ашиглах боломжтой шүү. Хэрэг 2 хүний байктай байгаа бол админ тийм байкгүй байсан учраас угсан мотоогоор л зөөсөндөө. Агентууд өөрсдөө хамгаалагдахгүй тул анхааралтай байж аюулгүй байдгийг сайтар хангаарай. Энэ даалгаварт мөн л 30 минут өгнө. Дараагийн даалгавар бол Weapon of Choice буюу сонгосон зэвсэг. Энэ тоглогч бүр өөрийн байтай ойролцох тухай хүний устгах ёстой тусгай зэвсэг байрлана. Тэр зэвсгээр албал нэмэлт шагнал авна. Түүнтэй багийнхнаараа нийлж зорилго бүр дээр хамт очиж болно. Гэхдээ цагийг анхаараарай. Нийтдээ 20 минут л өгдөн шүү. Энэ бүлгийн сүүлийн даалгавар нь Nine Tenths of the Law буюу хэн төрүүлж совол тэр нь эзэн гэдэг даалгавар байх. Маш энгийн даалгавар. Тоглогчид заасан байралд очиод дайснуудыг устгаад циклүүдийг авч очих цэг түргэнэ. Нийт 30 минут өгөгдөн. Гэхдээ хулгайлах мото нь маш эргэлтгүй. Ер нь л удаан мото болохоор цагаасаа хараарай. Мөн дүүшлэг би хийж байх үедээ айтаагаа эргэлттэй орж чадахгүй мотогоо живүүлээд олох төлбөрөө багасгасан болохоор та хэд маань болгоомжтой байгаарай. За ингээд хамтаршийнхаа ард сувангаар хүргэж өгөөд төлбөрөө авна. Харин одоо мото клубын хамгийн гол орлогын үүсвэрийн тухай ярья. Энэ бол клубын үйлдвэрүүд юм. Нийт 5 байдаг бөгөөд тус бүр өөр үүрэгтэй. Document Forgery буюу хуурамч бичиг баримтны үйлдвэр, Weed Farm буюу өвсний ферм, Counterfeit Cash Factory буюу хуурамч мөнгөний үйлдвэр, Meth Lab буюу химэл бодисны лаборатори, болон Cocaine Loco буюу хар тамхины агуулга. Аль ч үйлдвэр Clubhouse дотроо өрөөндөгт ноутбукаар дамжуулах худалдаа авч болно. Үйлдвэрийн үн өндөр байх тусам хотын төвд ойр байрладаг. Логикоор бол төвийн байршил илүү үнэтэйж бүтээгдэхүүн зарахад илүү тохиромжтой. Гэтэ үндэ бол ямар ч ялгаагүй байдаг шүү. Тийм болохоор зүгээр л хамгийн хямднуудыг л авсан ч болно. Гэтэ Palette B юм уу map-ийн дээгүүр аваад хэрэггүй шүү. Үйлдвэр авсан дараа setup даалгавар биелэх шаардлагатай. Их хвшлийн түүхий тээвэрлэх байдаг. Ер нь бол энэ бол нэг удаагийн л боломж бөгөөд зөвхөн энэ үйлдвэрийг нэг удаад бүрэн үнгүй түүхий дээр дүүргэж болно. Энэ даалгаврыг хийсний дараа та бизнесээ бүрэн удирдах боломжтой болно. Үйлдвэрийн төр зогсоох, сайжруулалт авах, түүхий зөөг эсвэл худалдаж авах, мөн бэлэн болсон бүтээгдэхүүнийг зарах боломж нэгдэнэ. Мөн нэг зүйлийг тодорхойлбол үйлдвэрийг шууд зарах боломжгүй. Гэтэ анхаарах зүйл бий. Хуучин үйлдвэр дээр авсан сайжруулалтууд шинэ үйлдвэрт шилжихгүй шүү. Одоо мото клубын үйлдвэрийн сайжруулалтын тухай ярив. Бүх сайжруулалтыг тухайн үйлдвэр дээр нь шууд худалдаж авна. Нийт 3 төрлийн сайжруулалт бий. Оноо төхөөрөмж, ажилчид, хамгаалалт. Үйлдвэрийн төрлөөс хамаарч үн өөр байдаг ч байршилд үн дээр нөлөөлөхгүй. Тийм болохоор үнэтэй байршил дээр авсан ч хямд байршил дээр авсан ч сайжруулалтын үн ялгаагүй байх болно. Эхний хоёр сайжруулалт буюу тоног төхөөрөмж болон ажилчид маш чухал. Эдгээрийг заавал авах хэрэгтэй. Учир нь тус бүр бүтээгдэхүүний үнд борин үеийн бонус өгдөг шүү. Тодорхойлбол тоног төхөөрөмж нь үйлдвэрийн хурдыг нэмэгдүүлж барааны үнийг өсгөж төвгийн эдийн зарцуулалтыг багасгана. Харин ажилчид мөн адил үйлдвэрийг хурцгаж бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлдэг шүү. Харин хамгаалтанд арай өөр төрлийн сайжруулалт энэ ажилчид болон бараа хулгайд өртөх магадлалыг бууруулдаг. Энд нюанс бий. Мото клубын босс байх үед л дайрдаг. Тийм болохоор ихэнх үедээ хэрэгтэй үедээ л мото клубын босс болоорой. Мөн түүшлэн сүүлчийн апдейт дээр меншнс авахдаа security-г нэмээд авбал бизнесүүд рүү дайралт нь 100% зогсдог шүү. Гэхдээ ингэж бас нэг нюанс бий. Та нар заавал бизнес дээрээч, меншн дээрээч security авах хэрэгтэй. Хэрэг нэгэн дээр нь аваад нөгөөх дээр нь аваагүй бол дайралтууд үргэлжлэл байх болно шүү. Тийм болохоор меншнс авсны дараа мото клубын боссыг банк ашиглахыг зөвлөж байна. Тэр үрдэл зөвхөн хэрэгтэй үедээ л мото клубын босс болоорой.
Одоо мотоклубын үйлдвэрүүдээс яаж ашиг олох талаар ярив. Энэ түрүүнд нэг чухал зүйл бий. Гараа зарах болон түүхий зөөх даалгавруудын үед үйлдвэрлэл төр зогсдог шүү. Мөн та тоглоом байхгүй эсвэл story mode дээр байвал үйлдвэрлэл явагдахгүй. Үүнийг олон хүн ойлгож байгаа гэж найдаа. Одоо түүхий эдийн тухайд шударгаар хэлэхэд ялангуяа шинэхэн тоглогчид өөрсдөө тээврийн бий зөвлөдөг. Маш их цаг авна. Мотоклубын бизнесийг голчлон хагас пассив орлогын их үүсвэр гэж үзэх нь хэрэгтэй. Тиймээс түүхийд худалдаж авах нь илүү хялбар, ашигтай байдаг шүү. Түүхийн эдийн бүрэн дүүрэх нь $75,000, харин нэг хуваарь дүүрэх нь $15,000 үнэтэй байдаг шүү. Энд ч бас чухал зүйл бий. Түүхийн эдийг зөвхөн тоног төхөөрөмж, ажилтны сайжруулалтыг авсны дараа худалдаж авах хэрэгтэй. Эдгээргүйгээр бизнес хийх нь бараг утгагүй. Ашиг багтай, зардал нь хэвээр үлднэ. Одоо орлогын бонусуудын тухай ярив. Нийт 3 бонус бий. Эхний бонус нь Hands on the Car Wash бизнесээс ирнэ. Хэрэг та машин угаалгын газар авбал хуурамч мөнгөний үйлдвэрлэлийн орлого нь 35% нэмэгдэнэ. Хоёр дахь бонус нь Smoke on the Water бизнес. Үүнийг эзэмшнээр Weed Farm-ийн орлого нь 35% нэмэгдэнэ. Тэ машин угаалгахгүйгээр энэ бизнесийг авах боломжгүй анхаараарай. Мөн эдгээр бизнесүүдийн сэжиглэлийн хэмжүүрэн дүүрсэн үгүй нь орлогын бонуст огт нөлөөлөхгүй тул үүнийг тооцох шаардлагагүй. Харин 3 дахь бонус нь дүүрэн сешн дэх орлоготой холбоотой шүү. Энд зарчим нь энгийн таны мотоклубын гишүүн биш сешн байгаа тоглогч бүрийн төлөө та орлогоос нэмэлт 1% авнаа. Клубын гишүүд тооцоонд орохгүй гэдгийг ойлгоорой. Гэтэ сонирхолтой нэг зүйл бий. Хэрэв сешнд 20-оос дээш тоглогч байвал та шууд 50% нэмэлт ашиг авна. Энэ үнэхээр маш гоё боломж бөгөөд үйлдвэрүүдээс олох орлогыг мэдгэдгүүц нэмэгдүүлж чаднаа. Гэтэ энд бас нэг сул тал бий. Хэрэв та ганцаараа тоглодог бол бүрэн сешний бонус авах маш хэцүү шүү. Бусад тоглогчид таны ачааг устгах магадлал маш өндөр. Үр дүнд нь ашиг олохын оронд бараг юу ч гүйлдэх хэрэгсэлтэй. Тиймээс энэ бонус нь зөвхөн багийн тоглолтод ядаж нэг эсвэл хоёр хамтарчтай үед л үнэхээр үр дүнтэй байдаг. Ийм учраас хэрэв та соло тоглодог бол бүтээгдэхүүнээ зөвхөн invite only session зарах нь дээр шүү. Ингэснээр илүү аюулгүй бөгөөд бараа алдах хэрэгсэл хамгийн бага байна. Харин зарлалтын тухай ярьж байгаа дээр нь нэг зүйл тодруулъя. Ойрын зарлалт хийх нь огт дутхгүй, үргэлж холын цэв рүү зарах нь илүү ашигтай. Учир нь та хамгийн их ашиг болон бонус явна. Ялангуяа session 4 үед. Одоо бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслүүдийн талаар ярив. 4 үед нь зарж байгаа үед нь нийт 6 төрлийн тээврийг гарч ирнэ. Өмнө 7 төрөл байсан ч сүүлийн шинжилтээр шуудангийн фургон хасагдсан маш сайн мэдээ юм. Эхнийх нь Western Bagger буюу мотоцикл. Даалгавар эхлэхэд танд 4 мотоцикл өгдөн. Таны зорилго бол эдгээр мотоциклүүдийг тус бүрийгэд заасан цэгт хүргэх юм. Хэрвээ ганцаараа хийж байгаа бол сешнээс солиод өөр тээвэр гарч иртэл орлоод байгаарай. Яг тэгвэл ганцаараа хийнэ гэдэг бол үндэл там шүү. Эдгээр мотоциклүүд нэлээд хэврэгдвэл унах мөргөлдөх үед амархан эвдэртийг анхаараарай. Заримдаа бүх 4 мотоциклийн нэг цэгт хүрэх даалгавар тааралдаг. Ийм үед ялангуяа цагдаа гарч ирвэл маш болгоомжтой жолоодох хэрэгтэй. Үргэлтийг хурдан болгохын тулд Bobcat ашиглаж болно. Түүнд нэг дор 2 мотоцикл ашиглах боломжтой. Энэ үнэхээр цаг хэмдэгч маш болгоомжтой ашиглах хэрэгтэй шүү. Ачих болон тээвэрлэг явцад байкуудыг эвдэх нь амархан. Танд хэрэгтэй Bobcat NPC-гээс булааж аваад өөрийн болгож болно. Харин худалдаж авах хэрэггүй шүү. Учир нь худалдаж авсан Bobcat нь хаалттай ачааны хэсэгтээ ирдэг бөгөөд тийшийг нь мотоциклд хийх боломжгүй байдаг шүү. Ачааны хэсэгт нь огт тюнинг хийж болдоггүй тул зөвхөн хулгайлж өөрийн болгосон тохиолдолд ашигтай ашиглах боломжтой. Хоёр дахь тээвэр бол Pounder ачааны машин. Үүний зөвхөн нэг ширхгээр өгдөг. Энэ бүх төрлийн тээврүүдээс хамгийн амархан хөрвүүлэх гэж хэлж болно. Заримдаа өвсний фермээс бүтээгдэхүүн зарах үед энэ машин өгдөг шүү. Хэрэв ийм үед фургонд зорчигч байвал цагдаагийн хөөцөлтөө эхлэнэ гэдэгт бэлэн байгаарай. Нүх харагдах орчин болон жолоодлого мэдхүүц мууднаа. Ягаад ч юм та эсвэл хажууд чинь сууж байгаа зорчигч яг тээвэр хийх үед татгаар шийдсэн болох. Ягаад цонх хэдрийг онгойлгож болдгоог ойлгохгүй юм. Ийм нөхцөл цаг алдахгүй тулд өргөх зэгээ урьдчилан тэмдэглэж авах нь зүйтэй. 3 дахь тээвэр бол хогийн машин. Энд бүх зүйл ингийн та хогийн машинуудыг 5 өөр цэгт хүргэх хэрэгтэй. Даалгавар нь амархан нэлээд цаг шаарддаг. Та цэг дээр очиод кибордын зүүн сумыг дарахад л болно. 4 дахь тээвэр бол зэв. Даалгаврын зарчим нь өмнөх тээвэрт ижил нийт 3 зав өгдөн. Зав бүр дээр 5 нэгж параа байна. Хэрэг хурдан үргэлт хийвэл нэмэлт бонус ашиг авах боломжтой. Гол нь өгсөн хугацаанд багтааж хүрэх хэрэгтэй шүү. Цэг дээр очих бүр таймер шинжлэгдэнэ. Хэрэг хоцорвол дараагийн хүргэлт $300 бага ашиг өгнө. Гэхдээ энэ нь нийт ашиг хэмжээнд бараг нөлөөлөхгүй тул нэг санаа зовлох хэрэггүй. 5 дахь тээвэр бол додо онгоц. Энд цагдаа дэлгэрүүлэхгүй байгаа тул нам нисэх шаардлагатай шүү. Бас л 15 хүрэлт хийх хэрэгтэй. Тийм болохоор болгоомжтой нисээрэй. 6 дахь тээвэр бол базар нисэт хэрэг юм. Надад ерөөсө гарч ирээг болохоор энэ зураг нь хүн болгон мэддэг гэж найдаа.
зарга механикийн доодтой бараг л адилхан ч цагдаа тэнийг хөөхгүй. Танд 3 нэстэй тэрэг өгөхөд бөгөөд 15 өөр цэгдэр ачаа хаях хэрэгтэй. Хогийн машин даалгавартай адил нэстэй тэрэг бүр дээр нь 5 нэгж ачаа байна. Ачаа зөв унгаахын тулд хангалттай өндөр нисэх нь чухал. Хэрэг тантай хамт өөр тоглогч нисэж байвал зөвхөн тэр тоглогч л ачааг унгах боломжтой шүү. Одоо зарга даалгаврууд гүйцэтгэх хугацааны талаар ярив. Хэрэг та хамтар тоглож байгаа бол бүх даалгаварт 30 минут өгнө. Харин соло тоглогчдод 45 минут өгдөг нь арай илүү таатай юм. Миний хувийн туршлагаар хоёул тоолвол бараг бүх даалгаврыг 15 минутанд багтааж болтгоо. Харин ганцаараа тоглох үед нэг л ачааны машин өгдөг даалгавраас бусд нь 40 минут хүртэл үргэлжиж магадгүй шүү. Тиймээс бүх бизнесийг ганцаараа бүрэн хөгжүүлэх нь төвж ашигтай биш. За одоо нэмэлт мэдээлэл. Хэрвээ та энэ хүртэл үзсэн бол та хамгийн их ашиг олж болох лайфхакийн тухай мэдэж авах болно. Хар тамхи агуулга, өвсний ферм ба химэл байсны лаборатори авснаар та нарт өдөрт 3 гудамжны дийлэрүүдээр орчин энэ 3 бүтээгдэхүүнийг зарч болно. Ингэснээр өдөр болгон 3 дийлэрүүдээр зарснаар хамаагүй их ашиг олж болно шүү. Өдөрт гурвууланд нь бүх бүтээгдэхүүнээ зарснаар $200-аас $300,000 болох боломжтой байдаг нь энэ бүгдийг нэг дор зарснаас хамаагүй ашигтай бөгөөд аюулгүй байдаг сайхан. Тийм болохоор зүгээр бүгдийг зарж байснаас өдөр болгон стрит дийлрүүдээр зарсан хамаагүй тэр ба ашигтай юм. Өдөр болгон стрит дийлрүүд хаана байгааг сайтнаас харж болно. Би description хэсэгт сайтын линкийг үлдээх болно. Тэр сайтыг ашиглаж сурснаар илүү их мэдээлэл олж мэдж болно шүү. Одоо та дэлгэцээр мод клубын бүх бизнесийн хамгийн сүүлийн үеийн ашиг орлогыг харж байна. Өсөлтөөс харахад хамгийн сул бизнес нь 3 баримт бичгийн бизнес. Ашиг нь маш бага тул ялангуяа соло тоглодог бол үнийг огт зөвлөхгүй шүү. Хоёул тоглосон ч нэг ч их ашиг байхгүй. Харин 4 үний бүрэн багтай бол сонирхоод нэг удаа үзэж болно. Гэсэн ч бусад бизнестэй харьцуулаад ашиг нь хамаагүй бага хэвээр байна. Өсөнтөг бүх тоног төхөөрөмж ажилтны сайжруулалтыг бүрэн авсны дараах бодит орлого юм. Түүхийн эдийн зардал баг зэрэг хэлбэлзэж болгож энэ нийт дүр зурагт огт нөлөөлөхгүй. Одоо хэдэн үйлдвэр авах нь зөв бэ гэдгийг ярив. Хэрэг та соло тоглодог бол 3 үйлдвэр байхад хангалттай. Ингэснээр байнгын хүргэлт, зарлалтын даалгавар эсвэл зүгээр миний өмнө дурдсан заргаар өөрийгөө зовоогүйгээр хэвийн хэмнэл барихад боломжтой. Хэрэг та хоёул тоглодог бол бүх 5 бизнесийг 50 удирдах чаднаа. Тэгээж та ганцаараа тоглодог байсан ч үйлдвэрүүдийг авах нь утгатай. Тэдэрийг зэрэг удирдах хэцүү байж магадгүй ч шөнийн клубын пассив орлогыг хөгжүүлэхэд маш хэрэгтэй шүү. Үүний талаар би шөнийн клубын тухай видеонд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Мөн дэмж олон хүн мэддэг өөр нэг орлогын арга бий. Энэ бол Clubhouse дахь баараа нөөцөөр дүүрэх явдал юм. Үүнийг нэг тоглоомын өдөрт нэг удаа хийж болно. Өөрөөр хэлбэл бодит цагийн 48 минут тутамд. Даалгавар нь өөрөө маш энгийн. Ядангуяа хэрэг танд Iron Moon юм уу Cargo байвал бүр амархан. Заримдаа спамны зэгүүд Clubhouse-д яг ойролцоо гарч ирдэг бөгөөд тэгвэл даалгаврыг ердөө 2 минут дотор дуусгах боломжтой. Энэ бас нэг лайфхак ажилдаг. Та зүгээр л сешнээс солиод илүү ойр фургон гарч ирэхийг оролдож болно. Амжилттай хүрэлт бүрийн дараа та бодит цагийн 48 минут тутамд $5,000 авнаа. Ингэхдээ энэ 4 тоглоомын өдөр үргэлжлэн шүү. Ингэснээр нэг нийлүүлэлтийн циклээр нийтдээ $20,000 олно. Харин хэрв та тоглоомын өдөр бүр өөрөөр хэлбэл 48 минут тутамд баараа дүүргэж байвал бүх хүргэлтийн ашиг нэгтгэн авах боломжтой. Энэ нь үнэхээр гоё зүйл шүү. Одоо маань миний барны машин яагаад ч юм нисэд байгаа харж болно. Манайх буст хийдэгч би өөрөө ямар нэгэн чийд ашигладаг шүү. Та маань бас оролдоод үзээрэй. Хэврээ миний шиг ингэж нисэд байвал комент заавал битгээрэй. Одоо олон тоглогч анзаардаггүй хэрэгтэй эсвэл зүгээр л хөвгөлтэй байж болох зарим зүйлсийн талаар ярья. Эхлээд нэг зүйл та мотоклубын гишүүдэд харилцааны зэсээр дамжуулан цол олгож болно. Одоогоор дэлгэцээр та бүх боломжит үүрэг тэдгээрийн давуу талуудыг харж байна. Шударгаар хэлэхэд ихэнх тоглогчид үүнийг бараг ашигладаггүй. Өөр нөлөө нь өргөлж мэдрэгдүүлж даалгавруудыг өөрчлөн төлөвлөж стратеги бодох туртай хүмүүс сонирхолтой хэрэгсэл байж чаднаа. Мөн хэрэг та клубын ерөнхийлөгч бол гишүүдийн байрлалыг тохируулж бонус авах боломжтой. Эдгээр байрлалын бүх бонусуудыг та дэлгэцээрээс харж байна шүү. Жишээ нь тэдгээрийн тусламжтайгаар ямар ч тээврийн хэрэгслийг галзуу хурцтай болтон хурцгаж болно. Энэ хөгжлөө сонсдож зарим нөхцөлд гинтийн давуу тал өгдөг бас нэг сонирхолтой зүйл бий. Хэрэг та нэг мотоциклийг байнга ашиглавал цаг хугацааны явцад тэр нь таны дуртай байк болно. Ийм байк танд тусгай бонус өгдөг бөгөөд тэдгээрийн дэлгэцээрээс харж болно. Мөн нэг чухал зүйл бий. Дуртай байк ганц л байж болно шүү. Дуртай байкны статусыг мотоклубын цэс болон тоглоомын цэсний статистик болон тээврийн хэсгээс харж болно. Мөн хамгийн сүүлийн юу бас хэрэг хин нэгэн мотоклубоос гарвал эсвэл та өөрөө түүнийг хасвал түүн дээр ан эхэлдэг ан идэвхтэй байх хугацаанд тэр тоглогч даалгавар болон бусад боломжтуудад нэвтрэх хэрэггүй болно. Антай тоглогчийг устгавал нэмэлт шанал өгдөж заавал алгах шаардлагагүй.
Энэ илүү PvP сонирхдог хүмүүст зориулсан сонголт юм. Ерөнхийдөө Dota 5-ын сайжруулсан хөлбөрийг PC Enhanced, PlayStation 5 эсвэл Xbox Series X дээр тоглож байгаа бол карьер гэдэг гормын талаар аль хэдийн сонссон байх. Үүнийг жижиг хэмжээний нээж болох урамшуулалт гэж хэлж болно. Та тодорхой даалгавруудыг гүйцэтгэж, харин үүнийхээ төлөө янз бүрийн шагнал авна. Сонсох боломжтой мэд боломж бодит байдал дээр давуу болон сул тал аль нь бий. Одоо байкруудын карьер үнэхээр цаг зарцуулахад үн цэнтэй эсийг бүх нөхцөлдөө нэг бүрчлэг харцгаая. Эхний шагнал бол Your гэдэг бичгтээ футболк. Гадаад төрхөөрөө жирийн онцгой зүйлгүй төгсөл машингийн ердөө 15 минут дотор биелнэ. Мото клубын ерөнхийлөгч болж доорож нэг тоглогчийг клубт авч байкруудын ямар нэгэн даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй. Хоёр дахь шагнал нь болохоор Western гэдэг цагаан хүүдий цамц. Дахиад л энгийн зүйл зүгээр л цуглуулгын төлөө үүнийг авахын тулд байк шопто үйлчлүүлэгчийн моцикл үйлчлэгээ хийж үйлчлэгчид хүрэх ёстой. Дараагийн нөхцөл нь байкруудын аль нэгэн үйлдвэрийг худалдаж аваад түн зориулсан эхний даалгаврыг гүйцэтгэх юм. Мөнийн удаа төвхийн эдийн үргэлж хийх хэрэгтэй. Энэ бүхний нэг орой ойролцоогоор 30 минут дотор төвгүй хийж болно. Гурав дахь шагнал нь Your гэдэг бичгтээ байкерын хүрэм юм. Энэ өмнөх шагналуудаас илүү сонирхолтой, стилтэй бөгөөд үнэхээр ялаж харагддаг шүү. Гэхдээ нөхцлүүд нь илүү ноцтой. Clubhouse-ийн бүх 13 даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй. Эдгээрийн талаар өмнө ярьсан даалгавруудын янз бүр ч гэсэн ерөөхдөө хэцүү биш шүү. Дараагийн нөхцөл байкруудын бүх үйлдвэрээс бүтээгдэхүүн зарах сайхан мэдээ гэвэл агуулгыг бүрэн дүүрэх шаардлагагүй. Эдгээр нэг хөв зархаж энэ нөхцөл биелсэн тооцогдно. Гурав дахь нөхцөл нь Clubhouse-ийн бард 10 удаа юм. Энэ жаахан төвөгтэй уучин хөрөлтийг өмнөхөөсөө хойш 48 минутын дараа л дахин хийж болно. Гэхдээ ерөнхийдөө энгийн бөгөөд гүйцэтгэх боломжтой. За хамгийн сүүлчийн гол шагнал бол өвөрмөц Western Diamond моцикл юм. Мөн $250,000, $10,000 RP оноо. Харин эндээс л жинхэнэ хатуу нөхцлүүд эхэлнэ. Эхний нөхцөл бол мото клубын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээс зарлалтаар нь нийт $25 сая олох. Ялангуяа соло тоглолт бол энэ үнэхээр удаан. Дараагийн нөхцөл нь custom bike shop дээр моцикл засварснаар $2.5 сая олох. Энэ бүрч утгатай даалгаврууд нэг хэвийн мөнгө баг өгдөг маш олон үйлчлэлийг үүсгэх шаардлагатай. Дараагийнх нь Clubhouse-ийн баараас $500,000 олох юм. Энэ бол хамгийн хэцүү даалгавар. Баарны сейфийн багтаамж ердөө $100,000 бол шууд хагасын хувьд боломжгүй. Та дахин хүрээлт хийж мөнгө цуглуулах хэрэгтэй бөгөөд энэ бүтэн нэг өдрийн тоглолт шаардна. Сүүлчийн нөхцөл бол Clubhouse-ийн 50 даалгаврыг гүйцэтгэх юм. Хэцүү биш, маш удаан, 30 даалгаврууд татагддаг бөгөөд хурдан үүдээдэг шүү. Тэгэхээр карьерийн талаар юу гэж дүгнэж болох вэ? Шударгаар хэлэхэд энэ карьер ихвчлэн зүгээр л өөрийгөө сорихын тулд хийх бүт зорилттой. Тийм ээ. Онцгой хувцас байгаа зөвхөн эндээс авдаг моцикл бий. Гэтэ эдгээр шагналууд нь зарцуулсан асар их цаг хүч хөдөлмөрийг үндэ нөхдөхгүй шүү. Эхний шагналт бол зүгээр амархан хурдан авна. Харин сүүлийн шатанд хүрэх үед та энэ бүх марафон хэдэн 100 цагийн гринд шаарддаг болно. Хувьдаа бол би эндээс өөртөө бодоор хэрэгтэй зүйл болж хараагүй. Гэтэ хэрэг та бүх эксклюзивийг суулгуулж өвөрмөц байкер гайхуулах хүсвэл яагаад болохгүй гэж. За ингээд надад хэлэх зүйл ингээд дууслаа. Хэрвээ видеонд хэрэгтэй сонирхолтой байсан бол лайк дараад чаналаа заавал subscribe хийгээрэй. Ингэснээр YouTube манай видеонуудыг илүү их чататаар тоглох хүмүүст үзүүлэх болно. Мөн төрлийн мото клубын бизнесүүдээ одоо хүртэл гриндэл суудаг найз руугаа явуулаад тэг хэрэггүй гэдгийг харуулаарай. За та нартай жижиг зүүнэмийн админ байлаа. Баярлалаа. Баяртай.